За банк үсгийн салбар бол манай нийт одоо банк үсгийн нийт санхүүгийн зах зээлийн маань нэг 10 гаруй хувийг эзэлдэг болчлоо. Өмнө нь бол 10 хүрдэггүй байсан. Тэгэхээр энэ хэмжээгээр бол нөлөөлөл нь бол нэмэгдэж байна. За макро эдийн засгийн нөхцөлөд бол тогтворгүй байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бол бас өнгөрсөн саруудад Монгол банк санхүүгийн зохицуулах хорооноос эрсдлийг бууруулах тийм шийдлүүдийг бол бас хийсэн. За тэр дотор жишээлбэл одоо бондыг банк үсгийн санхүүгийн байгууллага бонд гаргахад өөр өөрийн 50% байсан бол 30% болгож бууруулах жишээ нь. За итгэлцэл татахад бас дүнгийн буурууллаа. Гэх мэтчлэн ерөнхийдөө бол энэ макро эдийн засгийн цаашд үүсч болох хүндрэлүүдийг бас урьдчилж хараад урьдчилсан юм эрсдлийг бууруулах арга хэмжээнүүд бол авч ийна гэж бол миний хувьд бол харж байгаа. Тэгэхээр бол мэдээж хэрэг чанаргууд л өсөхтэй. За дээрэс нь одоо сүүлийн үед бол энэ барилгын бас салбарт баартержилт бол нэлээд нэмэгдэж байна. За банк санхүүгийн секторт бол долларжилт бас их өссөн байна. Сүүлийн саруудад иргэдийн одоо долларын хадгаламж бол нэлээд өндөр хуваар урдцтай өсөж байна. Тэгэхээр энэ бүгд маань бол эрсдэл гарахаас өмнөх илэрдэг тийм шинж тэмдгүүд байгаа. Тэгэхээр ямар ч байсан юу харагдаад байгаа гэхээр бодлого боловсруулагчдын хувьд бол нөхцөлөдлийг өөрчилж хараад за шийдвэрийг бол гаргаж чадж байна л гэж харагдаж байгаа. Тэгэхээр менеж хийх боломж бол байна гэдэг дүгнэлттэй байна. Тэгэхээр долларчд болоод валютын ханшийн эрсдлийг бол нэг дурдах шиг боллоо. Тэгэхээр 2022 оны санджаар даатгалын компаниуд бол долларын ханш гинт огцсон мөсөнтэй холбоотойгоор нэлийн тааруу явж байгаа шүү. Тэгэхээр энэ удаад бас нэг тиймэрхүү үйл явдал ажиглагдах бол цаашд ямар талбартай байгаа даатгалын салбарх нь. За доллар дээр бол яг сая нэг оны ихнээс бол 4.5% өсчлөө. За сүүлийн 1 сар гарны Монгол банкны интервенцийг харах юм бол ханшийг бол нэлээд сайн докторжуулж чадчихэв. За Монгол банк шийдвэр гаргахдаа бол цаашдаа нөөцөө одоо алдахгүй байж чадна гэж дүгнж байгаа учраас интервенцийнхаа хэмжээг өсгөж долларын эргэлтийг бол хангаж байна гэж бол харагдаж байгаа. Тэгэхээр ямар ч үсэн Монгол банкны хувьд бол нөхцөлөдлийг бол одоо хяналтаасаа алдах хэмжээнд бол биш байгаа юм байна гэж харагдаж байна. За энэ нь бол мэдээж нөгөө талдаа валютын нөөц нэг 5.1 тэрбум доллароос буурахгүй байхад валютын интервенц нэмэгдүүлсэн явдлаас бол тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр за ямар ч байсан ойрын саруудад бол долларын ханш бол нэлээд доктортой байх боломжтой гэж харж байна. За тэгээ ер нь жилийн одоо 2 дугаар хагас. За тэр дундаа 3 дугаар улирлын сүүлээс эхлээд бол ханшийн эрчимжилт бол нэмэгддэг. Тэгэхээр дахиад ханш өсөх магадлал шанс бол байгаа. Гэхдээ одоо юу гэдэг 22 онд жишээлбэл 21 өссөн шүү дээ. Тэгэхээр тийм өндөр хувь хэмжээний өсөлтийг бол харахгүй байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд бол нөгөө макро эдийн засгт учрах эрсдэл. За тэр дотроо аж ахуй нэгжүүдийн зардалд бол энэ долларын ханш өсөлт маш өндөр одоо нөлөөтэй байдаг. Тэгэхээр тэр эрсдлийг бас бууруулах тэр эрсдэл бол хязгаартай байх боломж бол бас харагдаж байна. Тэгэхээр хөрөнгөний зах зээл харж үзэх юм бол мэдээж эрсдэл гарч иж байгаа зах зээл бас ямар нэгэн боломж үүсч байгаа гэж харагдаж байж болох юм. Гэхдээ тэгээд төгрөгийн ханш сурч байгаа талбайтаар мо дотоодын одоо хөрөнгө оруулалтын орчин яаж бүртгэж байгаа вэ? За ер нь надад ч одоо гол эрсдэл шүү дээ тий. Гол асуудал болчиход байна. За яг хоо бид нар макро нөхцөлөдлөө харахтаа бол ерөөсөө нийт экспортын 60 гаруй эзэлж байгаа нүүрсийг харж байгаа. За нүүрсний өнөөд өнгөрсөн оны мөнхтэй харьцуулахад 4-р сард бол 44% унсан байна. За аз сулахад гэх юм уу одоо бодлогоор гэх юм уу биет хэмжээ бол буураагүй байна. Тэгэхээр энэ бол биднэрт бас боломжийн нэг талаас бас бүх юм хүндэрчээгүй илтгэж байна. За нөгөө талаас нүүрсний үн бол 5 жилийн доод хэмжээнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл ковидын өмнөх одоо түвшин рүү ирсэн гэсэн. Тэгэхээр цаашаа нүүрсний үн буурах риск бол байгаа. Тэгэхдээ өнгөрсөн жилүүд шиг одоо 50%, 40% буурах гэдэг бол магадлал их багасч эхэлж байна. Тэгэхээр энэ бол бас сайн мэдээ. Тэгэхээр экспортын гол орлого бол одоо буурна. Тэгэхдээ огцсон буурахгүй байх шанс байна гэдэг ийм нэг дүгнэлт гарч ирж байна. За энэ дээр бол нөгөө талдаа импортын асуудал байгаа. Тэгэхээр импорт дээр бол бас харьцангуй доктортой байгаад боломж байна. Одоо дэлхийн худалдааны дайнтай холбоотойгоор газрын тосны үн бол бас төдийлөн өсөхгүй байгаа.
ерөөхдөө бас нэг жоохон муу мэдээ гаргууд унаад байгаа. Энэ бол бидэрт бас одоо сайн л үйл явдал болох гэдэг юм л да. За тэгэхээр энэ бүгдийг нийлүүлээд харахад бол боломжийн одоо тийм бүр одоо асуудал хүндэрчээгүй. Тэгтээ хүндэрч байгаа. За тэгэхээр ийм орчинд бол бид сүүлийн одоо саруудад ямар зөвлөгөөг өгч юм гэхээр аль болох тийм риск багтаа хөрөнгө оруулалт хийгээрэй. За тэд дотор бол бонд. За бондынхаа хүүгээр хувьцаанд хөрөнгө оруулах нь бол зүв байна. Багс бүрдүүлж яваарай гэдгийг хэлж байгаа. Тэгээ яг дотоодын зах зээл дээр одоо хувьцаан дээр бол ерөнхий макро нөхцөл байдал маань ингээд сулраад байгаа учраас аль болох хувьцааны хөрөнгө оруулалтыг багасгах хэнд бол зүйтэй гэж дүгнэж байгаа. Тэр дотроо бол бас сайн ногдлол өгдөг компаниудууд байна. Тийм компаниудыг бол хямдрах тусам нь бол цуглуулж авах нь зөвөө гэж зөвлөж явж байгаа. Тэр олон улсаас харж үзэх бол олон улсын нөхцөл байдал мэдээж макро эдийн засгийн нөхцөл байдал жоохон эрсдэлтэй нэлээд хэцүү тоглолттой болоод байгаа. Тэгэхээр үүндээ зэрэгцээд бас дотоодын одоо засгийн газар тавилбартай асуудлаар дотоодын орчинд ямар эрсдэл үүсэж байгаа бол. За дотоодын одоо улс төрийн орчин тий асууж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо яг шийдвэр нийцэлж бас гараагүй байгаа даа тий. Мэдээж хэрэг нөгөө докторгүй байдал гэдэг утгаараа бол гадаад зах зээл дээр бидний имиж бол эсвэргээр харагдана. Сая одоо яг өнгөрсөн 7 хоногт шүү дээ. Одоо засгийн газар ингээд огцрохоор боллоо гэдэг мэдээ бас дэлхийн зах зээл дээр нэг өргөн хүрээнд яваагүй. Гэтэ ганц хоёр бас мэдээлэл суугаар явсны дараа бол манай засгийн газрын бондуудын үн бол нэлээд унсан. Нилэн гэдэг нь яг 0.5-аас 1-ийн хооронд бол унсан байгаа. Яг одоо огцрлоо гэх юм бол нилэн одоо хідэн функтээр бол мөх юм шиг байна. За энэ бол яг мэдээж хэрэг гадаад хөрөнгө оруулагчдын хувьд бол риск мөн. Гэтэл бидний хувьд бол энэ чинь нэг айгүй тийм байдаг үзэгдэл байгаа байхгүй юу? Тэ нэг 2 жил болоод нэг юм бол. Тэгэхээр энэ бол бас гадаад доллараар тийм ээ доллараар засгийн газрын одоо бонд за эсвэл одоо манай олон улсын зах дээр байгаа банкуудын бонд хөрөнгө оруулахад үнэн унснараа өгөөж нь өсөх учраас энэ үйл явдал үнэхээр болох юм бол бас хямдаар бондод хөрөнгө оруулах боломж дотоодын хөрөнгө оруулагчдад бол үүсэх нэ доллараар тий. Нэгдүгээр доллараар хөрөнгө оруулна, хоёрдугаарт бондоо хямд үнээр худалдаж авах бас ийм цонх үе гарч ирэх бас шанс байгаа. За яг энэ нөхцөл байдал 2022 онд үүсчихсэн 9-10 сард. Тэгэхэд манай засгийн газрын бондын үн чи одоо бүр 80 руу 90-с буугаад ингээд орж ирж байна. Тэгээд өгөөж нь бол бүр 15-6 руу ирж ялаа шүү дээ. Доллараар. Тэгэхээр макро нөхцөл байдал засгийн газрын докторгүй байдалтай холбоотойгоор дахиад тийм цонх гарч иж болцсошгүй. Тийм учраас бид бол харилцагч нартай юу гэж хэлж байгаа хэрэг. За та хэрвээ доллараар хөрөнгө оруулах гэж байгаа бол долларын олдоц одоо сайн байгаад бол цуглуулчихаа тий. За тэгээд яг авах дээр тулвал үнэ сайн харъя. Үн бол унах риск бол байна. Тэгэхээр унвал ийм ашигтай байгаа учраас гэдэг байдлаар явж байгаа.